Сайн байна уу хайр сонсогч минь. Зүрхэнд хүрэх төгс суугтай тавтай морил. Өнөөдрийн ярих түүх бол хайртай хүний алдсан гэр бүл хэрхэн дахин босож чадах хүчтэй болсон тухай түүх байна. Ээж хаашаач яваагүй. Тохиолж мөнгөлөг. Намрын анхны цас унсан тэр өглөө гэрт нь үнэрл үлдсэн байв. Сэлэнгээ хаалгаа онгойлгомогц өвдгөн сулраад л хаалганы бариулаас зуржээ. Ээжийнх нь үнэр. 2 сарын турш имлэгийн цайвар хаан эмийн эсгэлэн үнэр тассан хамар нь энэ гэрийн дотроос ээжийнхээ үнэрийг одлын утасны амтад гаа хийсэн цайны үнэр угаасан хувцсны цэвэрхэн үнэрийг гих мэдчлэн цээжийг нь хагарах мэт шахав. Хаалга нонгов харин гэрт нь хинч байсангүй. Галт тогооны ширээн дээр угаагүй нэг аяга байв. Ёроолд нь хаацсан цайны хүрэн толов. Энэ ээжийнх нь хамгийн сүүлд ууж байсан аяга цайн байлаа. Сэлэнгээ түүнийг угаах гэж гар хүрсэн ч чадсангүй. Угаавал ээжийнх нь гарын сүүлчийн ормөр арилчих мэт санагдсан юм. Ихчээ гэж хаалган дээр тэмүүлэн зогсож байлаа. 15 настай дүүн намрын хүйтэнд хүрэмж өмсөөгүй гараа халаасандаа хийн зогсож байлаа. Түүний нүд удлаа. Гэтэ ойлгохгүй гिचэн шүд зун эрүүгээ чангалсан байв. Орох уу, болох уу хэлээч. Сэлэнгээ үг хэлж чадсангүй. Зүгээр л толгой тохив. Энэ жил тэр 19 настай их сургуулийн 2 дугаар курсын оюутан. 7 хоногийн өмнө хүртэл амьдралд нь энгийн л тодорхой байсан. Лекц, номисан, оройдоо ээжтэйгээ цай уух, дүүгийнхээ хичээлийг хараарай гэж ээжийнхэн захих дуу хоолой. Одоо тэр бүхэн нэг л шөнийн дотор хов хоосон орон зай болон хувирчээ. Аав нь 5 жилийн өмнө нөөцний уурхайн ослоор насан хуйд болсон. Тэр цагаас хойш ээж нь бага ангийн багшийн цалингаараа 2 хүүхдээ ганцаараа өсгөж байсан юм. Ганц багш, ганц гэр, ганц тул. Тэр л тэдний бүхэл бүтэн тэнгэр нь байсан юм. Одоо тэр тэнгэр нь орчээ. Ээжийнх нь орон хинж хүрээгүй хിവэр байв. Дээр нь хивн үлдсэн хിവэр. Ширээн дээр нь уянгийн дэвтэр. Ээжийнх нь сүүлийн өдрүүдэд нацаг доржин шүлгүүдийг чанга уншуулах дуртай байлаа. Ширээний шургуулга нь эмийн хайрцагнуудын дунд 2 дохтойтой захаа байв. Цагаан энгийн нэг дээр нь сэлэнгээ минь, нөгөө дээр нь тэмүүлэн минь. Ээжийнх нь нэгч цэвэрхэн битсэн захаа байлаа. Сэлэнгээ 2 дохтойг авч гартаа удтал барь зогсов. Гэвч нээж чадсангүй. Тэр дохтойнуудыг ээж нь хизээ битснийг сэлэнгээ мэдж байв. Сүүлчийн 7 хоногудад эмнэлгийн өрөөнд цонхоор намрын бүдэг гэрэл орж ирэх тэр оройдуудад ээж нь дэрэнд ороосоо дэвтэр үзэг гаргаж ирдэг удаан тасралтгүй бичдэг байсан. Үж тамирнд багассан ч гар нь чичирхийлсэн ч нэг өгүүлбэр бичихэд удаан амрах хэрэгтэй болдог байсан. Сэлэнгээ нэг удаа юу бичээд байгаа юм бэ ээжээ гэж асуухт нь ээж нь дэвтрээ нөө хүүхдүүддээ үлдээх юм гэж зөөлөн инээмсэглсэн. Тэр үед сэлэнгээ түүний утгыг ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй. Ойлгоно гэдгийг ээжигээ алдахыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг байсан юм. Нээхгүй юу гэж тэмүүлэн ардан зогсож асуув. Одоо биш. Хизээ мэдэхгүй. Тэр шүн тэр духтууг нээх юм бол ээж нь үнэхээр явсныг хүлээн зөвшөөрнө гэж айсан юм. Нээгээгүй цагт ээж нь галт тогоонд цайгаа чанаж байгаа мэт. Хэдэн хормын дараа хаалга онголгоод орж ирэх мэт. Тэр хуурмаг найдварт сэлэнгээгийн тэр шүн унтуулж чадсангүй. Гашуудлах гэдэг чимээгүй ирдэг юм байна. 2-7 хоног өнгөрөв. Сэлэнгээ их сургуультай очихой болсон. Лекцийн тангинд суух гэж оролцсон ч багшийн дуу хоолой хол ус доороос ирэх мэт сонсогдно. Иргэн тойронд нь оюутан нөхдийнх нь инээд хин нэгэн шинэ гар утас авсан эрэх амралтын төлөвлөгөө тэр бүхэн өөрийнх нь гаргийн хил биш. Түүнээс ямар ч холбогдолгүй санагдана. Тэр гэрлүүгээ буцаж хаалгаа цойжилж харанхуй суудаг болов. Тэмүүлэн арай өөр байв. Хөө нөө гашууга уураар хуургаж эхэлсэн юм.
сургуулаа таслаад оройжонгоо гэрт ирэхгүй найз нөхөдтэйгөө хорооллын нэгэн жижигхэн байшинд өнгөрөөдөг болсон байлаа. Энэ нэгэн түүнд тамхи татахыг зааж өгчээ. Нэгэн орой Сэлэнгээ түүний хүрэмнээс архины өнөр анхилахыг мэдрв. Чи хаана явсан юм бэ гэж Сэлэнгээ асуув. Дуу хоолой нөөрийн чихэнд нь хүртэл хүйтэн сонсогдов. Чам тамаа байна уу гэж тэмүүлэн хэлээд өрөөндөө хаалгыг хааж орхив. Сэлэнгээ хаалган дээр зогсож дотроос дуугаа барьж буй дүүгийнхээ амьсгалахыг сонсож байв. Ээж аймагт байсан бол энэ хүүгийн толгойг тэврээд юу ч хэлэлгүй удтал хэлбэх байсан. Ээж юу хэлсэн бол Сэлэнгээ ямар ч үг олсонгүй. Тэр орой мөн ч чив чимээгүй байлаа. Тэр шөнө Сэлэнгээ их сургуулаа орох тухай анх удаа бодов. Дүүгээ ганцаараа авч явах хүч чадал надад алга. Ажилд орлоо гэсэн тэр өрөөнд гэрэл асаалттай. Хоёр толгой бүхий чимээ. Таасан дээр дурсан хоёр зам. Тэр зам амьдрал аль нь нэгнээ захирч буй мэт. 49 хоногийн дараа Сэлэнгээ эцэстэн дугтуйг нэв. Тэр өдөр онцгой хэцүү байсан юм. Өглөө нэг сургуулийн ангийн дарга нуцаар ярьж чи нэг бол эргэж ир, нэг бол харуулна гэж зөөлөн боловч тодорхой хэлсэн. Үр дүнд нь Тэмүүлэнгийн ангийн багш гэрт ирж дүү чинь 1 сар сургуультай ирээгүй. Одоо сургуулиас хасна гэж мэдэгдэв. Оройн 2 дүү, эгч дүү 2 гал тогоонд эсрэг бие биенлүүгээ харан суусан байлаа. Юу ч хэлэлгүй хоосон сууж байлаа. Хооллох хүсэлж төрсөнгүй. Тэмүүлэн босоод өрөө рүүгээ явахдаа гинэд зогсов. Ээж байсан бол ингэхгүй байсан гэв. Дуу хоолойн чичирхийлв. Чи ээж шиг биш. Чи юу ч хийж чадахгүй. Алга хаагдав. Сэлэнгээ удтал хөдөлгөөнгүй суув. Дүүгийн үг яс мах руу нь шигдэн орж байлаа. Учир нь үнэн байсан юм. Тэр ээж биш. Тэр зүгээр л 19 настай эвдэрсэн нэгэн охин. Эцэст нь бас ээжийнхээ ширээний шургуулганаас Сэлэнгээ минь гэсэн дугтуйг авч чичирхийлэн хуруугаараа нэв. Тэр ээжийнх нь гараар бичсэн 2 улбар цаас байлаа. Үсэг нь сүүлийн өдрүүдэд арай хин битсэн мэдрэгдэх үз тэгш биш. Хэсэг газраар чичирхийлсэн Сэлэнгээ ширээний гэрэлд ойртон уншиж эхлэв. Сэлэнгээ минь, миний анхны охин, миний баруун гар. Энэ чиний захиаг уншиж байгаа бол ээж нь та хоёроо холдсон гэсэн үг. Уучлаарай. Дэргэд чинь үргэлж бай гэж амласан ээж нь үгэндээ хүрч чадсангүй. Гэхдээ сонсооч өхөн. Ээж чинь хаашаа ч яваагүй. Эцэг үед шөнө нойр чинь хүрэхгүй үед зээж чинь хоосон мэт тэр мөчөд цонхоо онголгоо шөнийн тэнгэрийг хараарай. Ээж нь тэр оддын дунд байгаа. Хамгийн тод нь бишээ. Магадгүй хамгийн жижиг нь. Бараг үл анзаарагдам нэг од. Гэтэ чамайг доороос дээш харахыг хүлээн анивчиж байгаа нээж нь юм шүү. Ядарсан амьдрал хүнд санагдсан тэр өдрүүдэд нүдэн анаад нарлуу хараарай. Улаахан туяа нүүрэнд чинь тусахад тэр бол ээжийн чинь тэвэр. Ээж чинь хол замаас алгаа дэлгээд чамайг дулаад суулж байгаа нь тэр. Уйлмаар санагдсан зээж чинь дүүрэн тэр цагт гадаа гараа зөөлөн салхин зогсоож. Үсийг чинь нэлбэн нүүрэн дээгүүр чинь зөөлөн салхи үлээхэд ээж чинь чамайг тавьшруулах гэж буйн тэр. Уйл охин минь, уйлгаас бүү. Салхи нүлэмсийг чинь хатана. Эрүү надад хэлэх юм гарвал захиа бичээрэй. Дуртай бүхнээ бичээд дараа нь урж хаяарай. Урагцсан цаас салхинд хийсэн тэнгэрт хүрэхэд ээж нь уг бүрийг нь алталгүй унших болно. Амлая. Ээж чинь үргэлж дэргэж чинь байх болно. Зүгээр л нүдээ нээж хараарай.
Сүүлийн гуйлд дүүгээ хараарай. Тэмүүлэн дэвчээргүй гэхдээ зүрх сэтгэлд нь алт шиг хөв. Та хоёр бие биенээ бариад л байвал ээж нь амар амгалан тайван байна. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм гэдэг минь. Миний сургаал ганцхан бие биенээ бүү алт. Чамайг хайрлая. Энэ ертөнцийн хамгийн тодод дээш ч илүү. Ээжээс нь. Сэлэнгээ захайг уншаад дуусаад удтал хөдөлгөөнгүй. Дараа нь уйлав. 2 сарын турш нэг ч тусал гаргаагүй нулимсэн 70 мэт орсон. Тэр чимээгүй биш. Чангаар уйлав. Эмэл өрөөнөөсөө гүйж гарч ирэв. Үй ихжээ. Чинь бүхэн гээд ширээний дэргэд зогссон байлаа. Гартаа 2 цаас барьсан байна. Барьсан уйлан зогсож байлаа. Юу болов гэж айсан дугаар асуув. Сэлэнгээ үгээ олж чадалгүй нөгөө дөхтөг тэмүүлэн минь гэсэн дөхтөг дүүдээ сонгов. Тэмүүлэн дөхтөөгөө авч өрөө рүүгээ оров. Шүн дунд болоход тэр өрөөнөөс уйлах чимээ гарав. Хичтүү 2 ганцхан ханаар заглагдсан ч. Тусдаа. Гэтэ нэгэн зэрэг ээжтэй зориулж уйлсан юм. Цэрхалтай тэр уйлах нь 2 сарын чимээгүй мэгшилтээс хүмүүн санагдав. Хүмүүс асгарах гэдэг заримдаа эдгэрлийн эхлэл байдаг ажээ. Маргааш нь сэлэнгээ захианд итгэсэн юм биш. Зүгээр л өчтөө ээжийн сүүлийн үгийн хүндэтгэн үзүүлэх гэж оролцсон юм. Тэр шүн тэр дахин нойр нь хүрэхгүй болоход цонхоо онголгов. Намрын хүйтэн агаар нүүрэнд нь тусав. Тэнгэр цэлмэг одод нэгт байлаа. Сэлэнгээ дээш харав. Ээж гэж шивнэв. Чи тэнд байна уу? Хариу алга. Зүгээр хүйтэн агаар. Нэгт одод. Ол хаа нэгтээ нохон чимээ. Нохон хуцгаж. Сэлэнгээ инээдтэй санагдаж эхлэв. 19 настай хүн цонхоор одод руу ярьж байна. Гэвч яг буцаж унтах гэж хэвтэх гэхэд нь тэнгэрийн зүүн хойд болонд бусаасаа тусдаа нэг жижиг од анивчиж эхлэв. Од биш. Бараг үл анзаарагдав. Гэтэ чамайг доороос дээшээ харахыг хүлээж байсан. Сэлэнгээ удтал тэр оддыг ширтв. Юу ч өөрчлөгдсөнгүй. Гэтэ цээжнийх нь хоосон чулуу багхан хөнгөрөв. Тэр шөнө тэр нилээд хугацааны дараа анх удаа нам унтаж орхив. 7 хоног өнгөрөв. Сэлэнгээ бага багаар захианы зааврыг туршиж эхлэв. Нэг өдөр ажил хайхаар хотын төв рүү явхад автобусны буудал дээр их ядарсан мөч байлаа. Гарт нь хаа сайгүй CV, хөлбөрөөд хөлн чичрэн ирээдүй хаана байгаа бүү мэд санагдав. Тэр ширээн дээр сандал дээр суугаад ээжигээ сүлийн үгийг санав. Нүдээ айнаад царайгаа нарны өөд харуулв. Улаан туяа зохин дээр нь тусав. Алтан улбар гэрэл нүдийг нь дотор тархав. Хэдэн хором тэр зүгээр тэнд сув. Нар нүүрэн дээр нь дулаацуулж тэгтэл гинэт. Учрыг нь өөрөө ч ойлгосонгүй. Мөрөн дээр нь хин нэгний гар тавьсан мэт. Араас нь тэврээд авах мэт дулаан мэдрэгдэв. Тэр амьсгаа аван нүдээ нэв. Хинч байсангүй. Зүгээр л намрын нар. Шарлсан навч. Дугуугаа төрсөн өвгөн. Гэвч мөрөн дээр нь дулаан удтал харилсангүй. Баярлаа ээжээ гэж тэр шивнэв. Тэгээд босож дараагийн ажлын байр руугаа алхав. Урдынхаас баг зэрэг хөнгөн болов. Тэр өдрийн орой гэртээ ирэхэд нь орсны өвдөнд нь хөрш дулмаа эмгэн сандал тавин сууж байлаа. Ээжтэй нэг насных биш ч олон жилийн хөрш зэрэгэлдээ амьдарсан эмгэн. Нөхөр нь эрт нас барсан. Хүүхдүүд нь өөр өөрийн амьдралтай болон ганцаараа үлджээ. Охин минь нүүр чинь барайсан байна гэж эмгэн дуудав. Суу хэсэг амар. Сэлэнгээ хажууд нь суув. Хоёулаа хэсэг чимээгөө сууцгаав. Ороолын дээгүүр наран жаргаж барилгуудын цонхон дээр улбар туяа тусна. Чиний ээж сайн хүн байсан гэж эмгэн эцэст нь хэлв.
Над шиг хөгшнийг марталгүй жил болгон цагаан сараар сүйтэй цай идэ байран золгодог байсан. Энгийн санаа алдав. Би нөхрөө адалдаад 40 жил болж байна охин минь. Хүмүүс гашуудал цаг хугацааны хэрээр арилна гэж хэлдэг. Худлаа. Арилахгүй. Гэхдээ чи түүнтэй хамт амьдарч сурдаг юм. Эхэндээ тэр чулуу чамайг дарна. Дараа нь чи чулуугаа өргөж сурна. Хожим нь итгэхгүй байх. Тэр чулуу чиний хайр болж хувирдаг юм. Учир нь өвдөж байгаа гэдэг чинь хайрлсан гэсэн үг шүү дээ. Энд хайрлаагүй бол өвдөхгүй биз. Эмгэн сэлэнгээгийн гарыг тосон барив. Ураа дүү, атраатай, дулаан гар. Ээж чинь хаашаа ч яваагүй охин минь. Зүгээр л чи түүнийг харах өөрнөд олж холох хэрэгтэй. Уучин нүдэрээ харуулахгүй. Шүн нүдэрээ хайвал хаа сайг байгаа. Сэлэнгээ тэр шүн унтахаас өмнө эмгэний үгийг олон удаа давтан бодов. Шин нүд. Ээжийн захааны үг бүр нь үнийг хэлсэн юм шүү. Нүдээ нээж хараарай гэж. Тэмүүлэн арай удаан эргэв. Өө захиагаа уншсан ч уураа дороо нуусан хэвээр сургуультай эргэж ороогүй, зөвхөн оройдоо л гэртээ ирнэ. Нэг шин сэлэнгээ түүний галт тогоонд харанхуйд ганцаараа суухыг олж харав. Хүүгийн нүүрэнд нулимсны ор байлаа. Тэмүүлэн энэ бүхэн худлаа гэж хүүгэнд хэлв. Дуу хоолой нь хагарав. Од нар салхи бүгд худлаа. Ээж зүгээр биднийг тайвшруулах гэж битсэн. Өндөө ээж байхгүй, хаанч байхгүй шороонд ор. Тэгээд л болоо. Сэлэнгээ дүүгээ хажууд сув. Удтал юу ч хэлсэнгүй. Ээж амьд байсан бол яах байсан бол гэж дотроо бодов. Юу ч хэлэлгүй байх. Тэгж бодож байгаа бол тэгж л бод гэж эцэст нь зөөлөн хэлв. Гэхдээ ганц зүйл туршаад үз. Захаанд бичсэн сүүлийн зүйлийг. Ээжтэй хэлэх юм гарвал цаасан дээр бич. Дараа нь урьж хай. Хэрв юу ч болохгүй бол заа тэгвэл худлаа байсан байх. Гэхдээ ганц удаа туршаад үз. Тэмүүлэн хариу хэлсэнгүй. Маргааш нь сэлэнгээ хогийн савнаас урагдсан цаасны хэлтэрхий нүдийг олж харав. Дүүн ямар нэг юм бичээд уурж хайжээ. Юу бичснийг тэр асуусангүй. Энэ хоёрын хооронд ч гэсэн заримдаа үг хэлэлгүй ойлголцох зүйл байдаг. Авар ирв. Гашуудал арилсангүй. Гашуудал хизээч бүрэн арилдаггүй гэдгийг сэлэнгээ аажмаар ойлгож ав. Гэхдээ тэр өөрчлөгдөж эхлэв. Хурц өвдөлт нь намун уйтгар болж, заримдаа уйтгар нь дулаанд орсомж болж хуурах болов. Ээжээ сандах нь зөвхөн өвдөлт байхаа болж заримдаа ховорхон атгай баяр баясгалтай хуурдаг болов. Сэлэнгээ их сургуультай эргэж оров. Ангийн дарга нэг семестрт алдсан алтааг нөхөх боломж олгов. Тэр өдрөөс эхлэн тэр ондоо хүн шиг суралцаж эхлэв. Ээж нь хүсэж байсан учраас биш, өөрөө хүссэн учраас. Шөнө нь ажил хийж өдөр нь лекцэндээ сууж оройдоо Тэмүүлэнгийн хичээлийг хяндаг болов. Хэцүү байв. Заримдаа тэр уйлмар санагдаж явдаггүй. Тэр өдрүүдэд гадаа гарч, орон сууцны ойролцоох толгод дээр гарч, нүүрэн дээгүүрээ салхи өнгөрүүлэхийг зогсдог болов. Хаврын зөөлөн салхи үсийг нь нөөмүүлж, нулимсыг нь хатаана. Тэр салхинд зогсох болгондоо ээж нь үсийг нь хэлбэж байгаа мэт санагдана. Тэмүүлэнч мөн эргэв. Хүү сургуультай орж, дунд сургуулаа дөрвөв. Бүрэн өөрлөгдсөн гэвэл худлаа. Тэр төвчээргүй заримдаа уурлах нь хэвээрээ. Гэвч ойрноор тэр ихчийн хан мэт түшиж эхлэв. Игчдүү хоёр гэрийн галт голомтой хадгалж бие биенээ бариад яг л явсаар л байв. Ээжийн сүүлийн сургаалыг бие биендээ бүү алт гэсэн сургаалыг тэд мэдлгүйгээр биелүүлж байлаа. Жилүүд өнгөрөв. Сэлэнгээ их сургуулаа 4 жилийн дараа төгсөв. Багшийн мэргэжлээ ээжийнхээ замыг сонгож энэ санамсаргүй биш байв. Бага ангийн хүүхдүүдийн дэвтрийг шалгаж цаасан дээрх балархаа өсгийг тус бүрийг нь төвчээртэй засаж байх бүртээ тэр ээжийнхээ гарыг өөрийн гартаа мэдэрдэг байсан юм. Өсөлтийн ёслол 6 дугаар сарын тунгалаг өдөр болов. Их сургуулийн
Төгсөлтөд гэр бүлийнх нь хаа сайгүй цэцэг барин ээж гэрэл зураг дарцгаана. Ээж аав хоёр нь хүүхдийнхээ хажууд бахархан зогсож мөрөн дээр нь гараа тавьж нүднээс нь баярын нүсэлмэс туслав. Цэлэнгээ ганцаараа зогсож байлаа. Тэр хаалн хар дээлэн дээрээ төгсөлтийн нөмрөн гартаа дипломо барин эргэн тойрондоо бусдын гэр бүлүүдийн баярлаж байгааг ширтэв. Нэгний ээж охиноо тэрвэрч бахархаж байна охин минь гэж хэлв. Цэлэнгээ зүрхэн шимширч чийдэнд нь хоосорсон мэдрэмж төрөв. Олон жил намуухан болсон өвдөлт нь гинэт дахин хүчтэй болж иргэж ирэв. Ээж байсан бол ээжийн өдрийг хараасаа гэж тэр хичнээн их хүссэн бол ээж тэр олны дундаас хамгийн чанга хатгалтыг, хамгийн чанга алга ташаалтыг, хамгийн чанга тэврэлтийг өгөх байсан да. Тэр нүмергийг нь ээж нь засаад дипломыг нь гэрэлт барьж бахархан зогсно. Гэтэ харахад нь хамгийн амттай хоолуудыг хийж хуршүүдээ дуудан миний охин багш боллоо доо гэж хорооллоор нэг зарлах байсан. Эдгээр бүхэн болохгүй, хизээж болохгүй. Энэ бол хүүхдийн хамгийн харгас тал. Болох ёстой байсан мөнгөн мөчүүд хизээж буцаж ирэхгүй байх юм. Цэлэнгээ нүдэндээ дүүрэн нулимстай зогсов. Цээж нь хүндэрч амсгаан давчтав. Тэгээ салхи хүлээ. 6 дугаар сарын зөөлөн дулаан салхи их сургуулийн талбайгаар нэвтэрч өнгөрч төгсөгчдийн нөмргийг намируулж цэцгийн дэлбээг хуйлруулж цэлэнгээгийн үсийг өмөөлөн нүүрэн дээгүүрэн зөөлөн өнгөрөв. Салхин дулаахан харгал гар зөөлөн хүрв. Цэлэнгээ нүдэн анив. Нүүрэн дээр нар тусч байв. Тэгээд тэр анх удаа дэргэлцэлгүйгээр мэдэрсэн юм. Ээж нь хажууд нь зогсож байв. Тэр харсангүй, гар нь хүрсэнгүй. Гэвч салхи үлсийг нь илбэж, нар нүрийг нь дулаацуулж, толгой дээгүүр нь тэр өрөөний орой дээгүүр цэнхэр тэнгэрт хаа нэгтээ нэг од нуугдаж буй мэт мэдэрсэн юм. Ээж нь хамгийн чанга алга ташиж байгаа мэт. Ээж нь хамгийн ихээр бахархаж байгаа мэт. Ээж нь хаашаач яваагүй хажууд нь байна. 6 дугаар сарын тэр салхин хальтхан анхилсан өнгөрөх тэр өнөр, ийм утасны өнөр, гаатай цайны өнөр, зэвэрхэн хувцсны өнөр байсан болов. Эсвэл зүгээр л цэлэнгээгийн санаа байсан болов. Хэн мэдлээ. Гэхдээ тэр хооронд ялгаа байсангүй. Ээж нь тэнд байсан. Тэр л чухал байна. Цэлэнгээ инээмсэглэв. Нулимс нь орсов. Гэхдээ энэ удаа уйгах шүгэн нулимс биш. Өөр нулимс байв. Тэр орой Тэмүүлэн гихчтэй зориулсан жижиг найр зассан байв. Бүү одоо 19 настай. Аавынхаа адил өндөр өргөн мөртэй болжээ. Их сургуульд орохоор бэлтэж байв. Инженер болохыг хүсдэг. Тэр ширээн дээр сэлэнгээгийн дуртай хоол баярын бяцхан билүү тавьжээ. Билуун дээр нь бахархаж байна ихч минь гэж бичсэн байв. Чи өөрөө хийсэн үү гэж сэлэнгээ гайхав. Ээж надад нэг удаа жигнэх зааврыг нь үлдээж байсан гэж Тэмүүлэн мөрөө авчив. Тэгээ нэмж хэлв. Дуу хоолой зөөлөрч. Хичээ мэдхүү. Би одоо итгэдэг болсон. Юунд? Захианд. Тэмүүлэн цонх руу харав. Гадаа бүрий болж тэнгэр анхны одод гэрэлтэж эхэлсэн байлаа. Хиндээ би итгээгүй. Чамд ч хэлсэн бүгд тудлаа гэж. Гэхдээ хэцүү үед би захиа бичиж урьж хайдаг болсон. Олон удаа. Шалгалтын өмнө ганцаардсан шөнөө аав ээж хоёрыг сансан өдрөө бичээд урьж хайна. Тэгээ тайвширдаг юм. Ээж унссан бит. Хүн нэмслэхийг оролдов. Гэвч нүдэн цэлгэнэ. Магадгүй ээж үнэхээр уншдаг байх. Магадгүй зүгээр л би өөрөө хурддаг байх. Гэхдээ хамаагүй хоёулаа адил тайвшруулдаг юм. Сэлэнгээ дүүгийнхээ гарыг атгав. Хоёр зам, хоёр амьдрал. Нэгэн цагт цаасан дээр замхрах хоосон хоёр зам.
Одоо зэрэгцэн тод гэрэлтэй урагшилж байлаа. Би бинээ бүү алт гэж байсан шүү дээ. Сэлэнгээ хэлв. Алдаагүй шүү дээ гэж Тэмүүлэг хэлв. Тэр шөнө бүгдийг унтсны дараа Сэлэнгээ цонхоо онголгов. 6 дугаар сарын тэнгэр цэлмэг дулаахан байв. Одод нэгт тэр шургуулганаас цэвэр цаас үзэг ав. Удтал бодон жиж эхлэв. Ээж минь, би өнөөдөр төгслөө. Багш болсон. Тантай адил. Таныг тэнд байгаасай гэж би их хүссэн. Гэтэ салхи хүлээхэд нар тусахад би таныг тэнд мэдэрсэн. Та хажууд минь байсан. Баярлалаа ээж. Бүх зүйлийн төлөө. Дүүгээ хараарай гэсэн. Би хараад л байна. Тэр сайн хүү болсон. Тандаа хайртай шүү. Энэ ертөнцийн хамгийн тод одноос ч илүү. Сэлэнгээ саасыг удаа ширтв. Тэгээд айжмаар болгоомжтой урж эхлэв. Жидг хилтерхий болгов. Дараа нь цонхоор гараа гаргаж урагш цаасаа салхинд тавив. Хаврын зөөлөн салхи цаасны хилтерхийнүүдийг авч эргүүлэн дээш хүргэн шөнийн харанхуйд оддын зүг тээж явдав. Цагаан хилтерхийнүүд цэнхэр харанхуйд эрвээхээ мэт дэвгэн дээш хөөрч эцэст нь оддын дунд алга болов. Сэлэнгээ цонхон дээр тогтвон зогсов. Тэр хилтерхий бүхэн тэнгэрт хүрэхийг харав. Тэгээд инээмсэглэв. Хайртай хүнээ алдах нь хорвоогийн хамгийн хүнд ачаа мөн. Энэ нь арилахгүй, өнгөрөхгүй, зөвхөн өнгөрөөж сурахад л болдог ачаа. Гэвч тэр шөнө Сэлэнгээ нэгэн зүйлийг ойлгов. Би тайртай хүндээ үнэндээ хизээч бүрэн алддаггүй ажээ. Тэдний хайр шороон дээр үлддэггүй. Энэ нь оддын гэрэл болж тэнгэрч асаж, нарны илж болж нүрэндийн дулаацуулж, зөөлөн салхи болж нулимсыг нь хатаадаг. Ээжийнхэн сүлийн бэлэг оддын дунд нуугдсан нэгэн захаа биш. Энэ ертөнцийн хаа сайгүй. Шөнийн одод бүрт, нарны туяа бүрт, салхины сэвшээ бүрт ээжигээ хайрыг нь олж харах нүдийг охиндоо нээж өгсөн явдал байлаа. Хаалга нь хаагдсан байв. Харин гэрт нь ээж нь түүний хайр, түүний сургаал үргэлжилсэн хэвээр үлдсэн билээ. Хайр сонсогчид минь, энэ түүхээс хайртай хүн чинь үргэлж тэргэд чинь байдаг шүү гэдгийг ойлгосон баха. Хайртай хүнийхээ нэрийг комент хэсэгт үлдээвэл энэ түүхтэй хамт одод руу хүрэх баха. Лайктаар subscribe хийгээрэй.